ярьж бас нэлээдгүй бас сенсацлт тарьж ах шиг байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бид бүхэн бас энэ аврах ажиллагаа дууссан учраас бас ерөнхий болсон процессын талаар товчхон мэдээллийг бас та бүхэнд бас өгнө. За тэгэхээр 2026 оны 5 сарын 27 оны өдөр Төв аймгийн Заамар сумын хайласт багт одоо энэ осол боллоо гэдэг дуудлага бол ирсэн байгаа. За энэний хүрээнд онцгой байдлын ерхий газарт 13:42 цагт дуудлага ирээд онцгой байдлын байгууллагаас одоо нисэх хугацаар аврах баягийг тээвэрлэж за мөн одоо бусад газраар болон хөдөлгөөнт багуудыг бол илгээж бол ажилласан байна. За бид бүхэн бол газар орон дээр очиод одоо аврах ажиллагааны одоо 3 тактикийн аргыг бол хэрэглэж ажилласан байгаа. За нэгдүгээрт нь одоо уургаж татах арга, за хоёрт нь шатлан маллалтын арга, гуравт нь одоо хөндлөн маллалтын аргыг бол одоо хэрэгэлсэн. За уургаж татах арга маань болохоор тухайн одоо газар дээр очиод хүүхэд маань одоо нэг 30 метрийн гүнд бол одоо гацсан байсан. За тухайн орон нутгийн улсуудтай мөн одоо тэр уурхай үйл ажиллагаа явуулдаг улсуудтай бид нар бас газар орны мэдээллийг солилцоход тэр газар одоо энэ уурхай өргөмжлөгийн одоо 30-50 метрийн гүнтэй тийм одоо өргөмжлөгийн цоонууд бол байгаа гэсэн одоо мэдээлэл өгсөн. За хүүхдийн хэмжид бол 30 метрт бол байсан байгаа. За аврах баг маань за могоонууд камер болон одоо баг зэрэглэлээр үзэхэд бол хэмжиж үзэлт хийсэн байгаа. За хүүхд бол ямар нэг хариу үйл бол үзүүлээгүй. За ерхий бол одоо тийм шуум бол амьсгалын шуум бол сонсогдож байсан гэсэн юм мэдээ бол ирсэн. За үүнтэй холбогдуулаад одоо уурал натах аргаар бид нар бол хүүхдийг гаргаж үзсэн. За дээр нь бол үүрч явсан цүнхэн зүүн гарт нь одоо сул дээр нь дагцсан байсан. Тэр нь татхад бол одоо дээшээгээ судраа гараад ирсэн. За тэгээ одоо зүүн гарын гарын уургалж аваад татхад бол хөшөгдөөд бол ерөөсөө ямар ч одоо дээшээ татах боломж бол байгаагүй. Тэр 30 метрийн гүн гэдэг бол та бүхэн мэдж байгаа тийм ээ. 30 метрийн гүн гэдэг бол одоо 10 давхар байшин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр уурхайн цооног гэдэг бол бас та бүхэн ойлгож байгаа. Уурхайн цооног гэдэг бол одоо энэ 28 см диаметртэй эгц доошоогоо тийм одоо цооног гэсэн үг. Энийг одоо бас та бүхэн надад ойлгож мэдж байгаа. Тэгэхээр хүүхэд манд бол орохдоо тэр багт тачуу зайд бол мэдээж одоо тэр хажуутлын ханандаа бол хөрөлцөд хурд бол саарч бол доош унсан байх гэж бид нар тооцсон. За ингээд одоо дээрээс татах арга байхгүй учраас шатлан маллалтын аргыг одоо ашигласан байгаа. Шатлан маллалтын арга гэдэг маань тухайн одоо цооногоос аюулгүй зайг тодорхойлоод за үүнтэй холбогдуулаад одоо хүнд машин механизмаар одоо энэ шатлан маллалтын ажлыг хийх одоо ийм арга техник бол байдаг. Энийг одоо олон улсад ашигладаг. За мөн одоо энэ уул уурхайн одоо налбуудах инженерүүд одоо холбогдох улсууд бас энэ дээр бас ийм зөвлөн заавал гарсан. Ганцхан онцгой хөдөлгөөний байгууллага энэ дээр ажилладаг. Уул уурхай яам, за хувийн хөвшил, за мөн одоо уул уурхай одоо зөвлөхүүд, инженерүүд одоо энэ дээр бас бүгд одоо энэ дээр ярилцаж зөвлөдөж одоо шийдвэр гаргаж бид нар энэ ажлыг зохион байгуулж ажилласан. За тэгэхээр 70 метрийн өргөнтэй 70 метрийн урттай 40 метрийн өргөнтэй одоо энэ том талбайг одоо бид нар маш богино хугацаанд ухах шаардлага байсан. Тэгэхээр одоо уул уурхайн компаниудын хүч хэрэглийг одоо бид нар дайчилсан. За энэ ойролцоо харин уул уурхайн компани одоо бол энэ техник хэрэгстэй байсан учраас энэ шуурхай ажлыг бол эхэлсэн байгаа. Тэгэхээр энийг бол одоо хүн машин механизмын хүчээр л одоо энэ хэмжээний одоо шороог бол бид нар гаргах болцоотой. Хүний хүчээр хийх боломж байхгүй. Гэхдээ хүн машин механизм ажиллаж байгаа нөхцөлд бол одоо тэр машин механизмын ажиллах аюулгүй зайг бол одоо стандарт нь тогтоодог. Тийм учраас одоо онцгой хөдөлгөөний байгууллага одоо тэр осолцсон хүнийхээ тэр хүчил төрөгчөөр хангах, за мөн одоо тэр бусад одоо хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлсэн. За уул уурхайн компани одоо 5 экскаватор 11 дамп бол одоо тэр 3 шаталсан одоо юуг бол шороог бол зөөсөн. За тэгээд үндсэндээ бол 28-ны 22 цаг хүртэл одоо 3 шаталтын малтыг бол хийгээд дууссан байгаа. За нийтдээ нэг 21,000 метр куб шороог бол одоо гадагшлуулсан гэдгийг бол та нарт хэлье. За ингээд 28-ны 22 цагаас онцгой хөдөлгөөний байгууллага хөндлөн маллалтын ажлыг бол эхлүүлсэн. За энд болохоор одоо манай уул уурхай аврах анги бол одоо бүрэн бүрэлдэхүүн ажилласан байж байгаа. За улсын хэмжээнд манай уул уурхай аврах анги бол ганцхан анги байдаг. Энэ уул уурхайн осол аваар дээр бол одоо ажилладаг ийм анги. За ингээд энэ өөрсдийн одоо тактик юуны дагуу бол энэ ажлыг зохион байгуулсан. За нийт 1 метрийн өндөртөө 80 см өргөнтэй 11.8 метр нөхийг одоо ухаж одоо осолдогчийн байгаа цагт бол хүрсэн.
За ингээд үндсэндээ байгаль цэгт очиход бол осолдогч маань яг тэр 30.1 метрийн одоо гүнд бол осолдсон байсан. За бид нар бол 30-аас 50 метрийн гүнтэй гэж тооцож ирсэн боловч яг газар дээр нь очиод бол үндсэндээ яг доороо тулцсан байсан. За манай аврах баг аврагч нар маань очиж гарахад бол хүүхэд маань хагас сэвтэй байдалтай. Одоо зүүн гараа дээр, баруун гар нь доороо, мөр нь одоо тэр шороор мөр толгой хоёр нь ингээд шорооны тэр нэг сул шороо байгаа учраас тийж байгаа ингээд юу яагаад хонхоогоод ингээд орцсон. Тэгээ дээшээ татагдах бол ерөөс явж боломж байгаагүй нь тэр үед бол харагдсан. Хөшигдөөд орцсон гэсэн. Үндсэндээ бол одоо хагас суугаа байдлаар ингээд дигналдаад тэр газрынхаа яг шалан дээр очсон байсан. За ингээд хүүхэд маань одоо алдсан байсан. За энийг бол манайхан бол одоо хуулийн хэлээр буцалтгүй нэр хөшөөлөд ярьдаг тий тохиолдог. За ингээд гаргасан. Тэгээ аврах ажиллагаа маань үндсэндээ дуулаа авснаас хойш бол одоо 55 цаг 19 минут бол ажилласан. За хүүхэд маань одоо унснаас хойш 59 цаг 36 минутын дараа бол одоо үндсэндээ сах цэгийг бол гаргаж холбогдох хүмүүс нь хүлээлгэж өгсөн гэдэг бас танахтай бас хэлье. За ер нь бол одоо энэ төрлийн яг ийм осол бол одоо яг Монгол улсын хэмжээнд анх удаа бас ингэж бол гарч байгаа. За ер нь бол уурхайн ослууд бол гардаг. Яг ийм бачуу зайд гүний хэмжээнд одоо хүүхд ослонд бол анх удаа гарлаа. Тэгээ бид онцгой байдлын байгууллага уулуурхайн одоо холбогдох салбарынхаа мэргэжлэнүүд инженерүүдэд зөвлөдөж энэ олон улсад ашигладаг. За өөрсдийн арга тактикийн хэмжээнд одоо энэ аврах одоо энэ ажлыг бол зохион байгуулж ажилласан гэдэг бас танахтаас хэлье. За асуудал ярил. Нийт хичнээн цаг тэнд яг одоо амьсгалын мэдээлэл амьд байсан. Тэгээд энэ асуултанд хариулж байна. Тэ энэ за яг хэдэн цагт яг юунаас болж нас барсан бэ гэдгийг бол одоо мэргэжлийн байгууллага тогтооно. За аврах баг очоод тэр могоо нүд болон одоо бусад хэрэгслээр бол хэмжилт хийхэд бол амьсгалын шуун бол илэрсэн гэж одоо та мэдчихэж байгаа тийм ээ. За ингээд бид нар одоо бас амьд байна гэдэг байдлаараа тооцоод хүчлөрчөөр хангах. За мөн одоо шөнийн цагт одоо тэр орчныг одоо дулааныг алдагдуулах нь бол дулаан бигнүр хийх энэ арга хэрэгслийг бол хэрэгэлсэн. За ингээд өглөө үүрээр 28-ны үүрээр 4 цагаас хойш одоо ямар нэгэн шуун босгохдоо байсан. За гэхдээ бид нар бол бас тасралтгүйгээр л одоо хэмжилт хийжсэн. За мөн одоо тэнд ажиллаж байсан эрүүл мэндийн байгууллагуудыг бас авчирч бол тэр камерт бол үзүүлсэн. Тэгээ одоо энэ амьд байна байхгүй. Гэхдээ гэдгийг нь бол харуулсан. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд бол яг өөрсдөө нөгөө бичиж харахгүй бол бас үнэхээр шууд тогтох боломж бол байгаагүй. Тэгэхээр бид нар одоо бас амьд байх боломжтой гэдэг утгаараа л одоо маш богино хугацаанд гарахыг л одоо зорж одоо тасралтгүйгээр л ажлыг зохион байгуулсан. Энд бол ерөөсөө ажиллагаа бол зогссон минут хугацаа бол бараг байхгүй. Хамгийн сүүлд одоо өчтөр гүний лазер хэмжилт хийхдээ 20 минутын ажиллагаа бол зогсоос. Бусад үед бол тасралтгүйгээр ажилласан. За гүний лазер хэмжилт гэдэг нь юу вэ гэхээр одоо энэ маршрутын тооцоол бол гардаг. Яг одоо манай хөндлөн ухалтын маань хонгил маань яг зөв явж гэнэ үү, гол зөрж гэнэ үү гэдгийг бол одоо энэ тэр лазерын юугаар хэмжилтээр бол хийд юм байл. За бусад үед бол манай аврагч нар маань за мөн одоо доктор мэргэжлийн байгууллагууд энэ иргэд бүх хүмүүс л одоо тэнд бол одоо тасралтгүй ажиллаж явсаа гэдгийг бол хэлье. За нинжа гэдэг тийм хуур албарлагч нар бол одоо 20-од хүмүүс бол очсон байлээ. За бид нар оролцъё гэдэг. За нинжа нар ч одоо өөрсдөө яг мэргэжлийн ус бол биш үү? Тэр чинь бол хуваараа одоо ус одоо албарладаг, уулуурхаа албарладаг тийм л усууд байдаг. Энэ ус тэгээд энэ усууд бол хэлсэн. Тэгээд бид нар бол одоо энэ мэргэжлийн бус ийм усуудыг бол оролцуулах бол үнэхээр бол бидэнд бол тийм боломж байхгүй. Яг нь сайн дурахныг бол бид нар ажилуулдаг. Гэтэ сайн дурыг ажилуулж сайн дурахын ямар нөхцөл ажиллах вэ гэхээр тодорхой сургалтанд суугдсан тийм усуудыг бол татан ажилуулах боломжтой. За хэрвээ энэ нинжа нарыг тэнд оруулаад ажилуулахад одоо аюулгүй байдал алдагдах, за мөн одоо аврах ажиллагаанд саад учруулах ийм асуудал гараад одоо дараагийн аваар услаар бол хэн хариуцах вэ гэдэг асуудал ирнэ. Өнөөдөр энэ аврах ажиллагаа явуулж байгаа бүх үйл ажиллагаа бол одоо цусаар бичигдсэн дүрм журам стандартын дагуу явагддаг.
ялангуяа тэр газрын гүнд юм уу аврах ажиллагаа гардан гүйцэтгэж байгаа аврагч нар бол сэтгэл зүйн хувьд одоо маш сайн доктортой одоо баг болж ажиллах хэрэгтэй. Гэтэл одоо хөндлөнгөөс ямар нэгэн хүн оруулахаар янз янзын одоо санаа бодол гаргадаг. Өөрийн одоо илэрхийлдэг. Иннээсээ бол зүйл ойлголцол үүсдэг. Манайх туршлагатай улсуудаа явуулсан. Уул уурхай аврахыг улсын хэмжээнд ганцхан байдаг. Энд одоо туршлагатай бүх улсууд энд очиж ажилласан. Ийм асуудал байгаа. Тэгэхээр нинжа нарын ярьж байгаа өөрхөн тэр арга тактик бол энэ тийм стандарт бус арга тэрсэл байж байгаа шүү дээ. Энийг одоо манай уул уурхайн одоо инженерүүд, за мөн одоо манай онцгой байдлын туршлагатай ахмад ажилтнууд, зөвлөх инженерүүд бүгд мэдж байгаа. Энэ яг энэ асуудлыг одоо бид нар мдэггүйш мэдэж одоо яриагүйш ярьсан, хоорондоо ярьсан, зөвлөлдсөн мэдээллийг бол байнга авч байгаа. Аврах ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдлаар манай сэтгүүлч нар очиод бас ярилцлага дээр авсан тав газар дээр мэдж байгаа тийм ээ. Тэгэхээр тэнд уурхай ажил хийж байгаа улсуудыг бол шууд газар дээр нь мэдээлэл өгөөд уулзалт ярилцлага хийх боломж байхгүй шүү дээ. Энэ бол өөрийн орон зайтай энэ хугацаанд тэр хүмүүс ажиллах ёстой. Тийм учраас бид нар одоо тэр мэдээллийг бас тэр болгон өгөөд авах боломж байхгүй. Өөрсдөө тактикийн тогтоосон дүрм журмын хүрээндээ одоо зохион байгуулалтаар хангаалж явж байгаа. Сонирхолтой байгууллага үзүүлсэн бол тэгэхээр аюул гой техник хэрэгсэл гаргаж ирж үзүүлдэг тийм. Тэгээд энэ техник хэрэгсэл чи яг тийм одоо бас боломжтойнууд нь ашиглагдсан. Яг нэг техник хэрэгсэл дамжуулж мэдээлэл харгалаа министрийн шаардлага болж байна. Энэ яг энэ хүмүүс ашиглах багтаах хэрэг хангалттай юм тийм байна. За онцгой байдлын байгууллагын одоо хангалт бол үндсэндээ 58% хангалттай байна. За тэр сошиалороос яриад л дээ бас тэр орсон ч мотороос чадахгүй яасан гэдэг. За бид нар энэ асуудлыг энэ асуусан. Энэ дээр бол ослын голомтод бид нар гадны хүн оруулдаг. Нэгдүгээр тэр хүн өөрөө ороогүй. За хоёрдугаар гэх юм бол тэр тухайн уурхай тэр техникээр ажиллаж яасан уурхай 2 хүн оруулсан. Тэр мотор оруулсан л асуудал байж байгаа. Тэгээд тэр техник хэрэгслийн асуудлыг бас ярьж байна тийм ээ. Манай дээр бол одоо байгаа хүнд машин механизм техник хэрэгслүүд бүгд байгаа. Яг өөрсдийн хэмжээнд одоо ажиллах системүүд бүгдийг навч ажилласан. За харин одоо тэр ослын голомт маань бас уул уурхайтай ойрхон байсан учраас бид богино хугацаанд одоо хүнд машин механизм дайшлан ажилласан. Хэрэв Улаанбаатар хотоос татах юм бол одоо хэдийн хугацаа орох уу? Тээвэрлэх хугацаа, дээр нь очиод ажил бэлдэх хугацаа гэдэг чинь маш олон цаг хугацаа шаарддаг шүү дээ. Тэгэхээр бид нар харин богино хугацаанд энэ одоо уул уурхай машин механизмыг дайшлан ажилласан. Хуулиараа бид нар дайшлан ажиллах үүрэг эрэхтэй. Энэ хүрээндээ л энэ ажлууд бол явагдсан. Харин одоо тэр бүх юмыг одоо манайхан одоо стандарт юуны одоо сүүлийн техник технологиг бас асуугаад байгаа шиг байлаа. Дэлхийд ашиглагдаж байгаа. Гарын доорх материал ашиглаж аврах ажиллагааг явуулдаг. Ялангуяа одоо тийм хязгаарлалт нөхцөлд бол аврагч нарын хувьд бол одоо маш гарт дэвтэйхэн хүн одоо тийм одоо баг зэрэглэл бол ашиглаж ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо саяны тэр канистрыг ярьж байлаа. Манад бол одоо тэр шороо зөөвөрлөг тээвэрлдэг юмуд бол байна. Гэтэл одоо тэр 9 метрийн зайтай тийм жижиг давчууд зайд одоо тэрийг нааш чааш маневрлах асуудал хүнд байсан. Тэгэхээр одоо газар дээр нь одоо богино хугацаанд нааш нь татах ийм одоо хүрээнд одоо тэр арга хэрэгслийг ашиглаад явж байгаа. Юу гэнэ? Одоо цаанахт одоо бүх дунаадаас нь 4 цагийн дараа албагч нь ирсэн шүү дээ. Голдон таймыг юу юм? Тэгэхээр нөгөө бидний тооцоолол болохоор яг 30 метрийн гүндээ тулаад унчжээ гэдэг асуудал бол хэмжих боломж байхгүйсэн. Хэрвээ тэр маань одоо яг тэр шалтан дээр ингээ унтсан байсан бол мэдээж тэр бол бэртэл авна тэр хүн. Бэртэл авсан нөхцөл одоо тэгээд бичлээс шалтгаалаад амнасаа алдах бол асуудал гарна л да. Зүгээр доошогоо унжаагаад замдаа гацсан нөхцөлд бол хүн бол амьд байх боломж бол байна. Бид нар бол гацсан байгаад одоо жоохон бэртэлттэй баг зэргийн бэртэлттэй тэгээ гарах амьд байх боломж байна гэсэн тооцоолол үндсэндээ ажилласан. Харамсалтай нь яг газар дээр нөхцөл бол үндсэндээ уландаа буюу шаландаа хөлөөрөө унаад тэгээ хөндлөн одоо тэр хагас ташуудсан байдлаар ингээд орцсон байсан. Тэгээ яг одоо хэдийд нь одоо амнасаа алдсан бэ гэдгийг бол одоо мэргэжлийн байгууллагад байгаа. За та бүхэн өдрийн мэнд өгье. Би бас зарим нэг мэдээллийг нэмэлтээр өгье. За Монгол Улсын ерөнхий сайдын албан даалгавар гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн саргааны төв байгууллага, холбогдох яамдуудын сайд нар улмаар Монгол Улсын шадар сайдад өөрөөр болгосон албан даалгавар гарсан байж байгаа. За өнөөдөр 13 цагаас онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штаб дээр Монгол Улсын шадар сайд болон холбогдох төрийн саргааны төв байгууллагын удирдлагууд шуурхай орол зарсан. За энэ хурлын хүрээнд бол ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хангах, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал,
За дээр нь одоо Баян Илгийн та бүгд мэдж байгаа Баян Илгийн аймагт бас малын гоц салдар төвчин гарсан. Өнөөдөр бас ховдын булан суманд энэ нөхцөл бас шинээр бүртгэгдсэн ийм мэдээ юмнууд байж байгаа. Түүнтэй холбогдуулан цаг үеийн шинжтэй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын шалдар сайд 13 цагаас онцгой байдлын ерөнхий газарт ажиллах гэж байна. Нэгт. За ер нь онцгой байдлын ерөнхий газрын тоног төхөөрөмж хүн хүчний чадах гэдэг бол одоо бас улсын төсөвтэй уягдж явдаг ийм ажил. Сүүлийн жилүүдэд харьцангуй бас улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын хамтаа ажиллагааны төсөв хөтөлбөрийн хүрээнд бол тоног төхөөрөмжийн шинжилгэүүдийг бол бололцооны төвшөнд хийж байгаа. За сая манай онцгой байдлын газрын дарга маань бас тодорхой статистик тоо мэдээ бол өгж байна. За бид бол одоо Франц улсын засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн хүрээнд бол агаараас ирэн хайх аврах ангийг бол одоо үүсгэн байгуулсан. Энэ хүрээнд бол одоо бас 280 орчим иргэнийхээ алтай аймыг бол аварсан ийм статистик үзүүлэлтүүд бол байж байгаа. Тоног төхөөрөмжийн сайжруулалт тал дээрсэн бид бол Австри, Франц, за бусад Азийн хөгжлийн банк гэдэг төсөв хөтөлбөрийн хүрээнд бол тоног төхөөрөмж үе шаттай сайжруулах, шинжлэх энэ зүйл дээр бол одоо шадар сайд холбогдох чиглэлийг өгж одоо авч ажиллаж байгаа. За цаашдаа онцгой байдлын ерөнхий газрын одоо албан агчдыг одоо чадахжуулах ижил зүйтэй олон улсад болж байгаа энэ кейсүүд дээр бас туршлага судлуулах тал дээр бол одоо шадар сайд бол онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. Энэ үрээндээ бас онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өгөхөөр төлөвлөж байна. Тэгэл яг юун дээр би бас нэмээд бас хэлж болох уу те. Нөгөө сошиал ертөнцөөр бас бичиж байгаа юмыг харж байгаа даа нөгөө хүүхд маань яг шур шулуунаараа ингээд орсон бол дээрээс нь хатаа гарч боломж байгаа шүү дээ. Гэтэл одоо тэр хөндлөнгөөдөө гацсан. Тэгэхээр бол татах дээш нь татах боломж байгаагүй гэдэг бол сая бид нар бол эцсийг бол харлаа. За хоёрдугаар одоо бас ажлын үүрэг байгаа аврагчны сэтгэл зүйн асуудал хамгийн хүнд. Тэгээд бид нар одоо энэ сошиалаар явж байгаа бичиж байгаа юм болохоор амжилттай үзүүлж харуулахгүй ажлын доктортой хэлхийн тулд одоо бас ажилласан. Тэр нь бол одоо ажиллаа хийж байгаа аврагчны бүгд санаа зовж байгаа шүү дээ. Ялангуяа ажил хийж байгаа аврагчны онцгой хөдөлгөөн байгуулалтын албаа бүгд санаа зовж өөрсдөө тохор буруутан бид одоо ажиллаж одоо энийг хурдан хугацаанд болохын тулд одоо шаналж өдөр нойр хол үздэг. Тэгэхээр энийг бас манай иргэд маань одоо бас нэг буруу зүйл болоод бас анхаарч үзээч. Энэ маань одоо цаашдаа албаны албаа агчдын одоо доктортой ажиллах, ажил үрээсээ шантрах гэх мэт олон тийм сөрөг асуудал дагуулах эрсдэл үүсдэг. Тийм учраас одоо бас энэ мэржлийн байгууллага хийгдэж байгаа ажлыг бас зөв харж зөвлөөс нь ойлгож ажилласаа гэх бас танаас хүсэж байна. Тийм бас энэ дээр нэгсэж байгаа. Одоо ингээд ийм цааны нэг бол улсын хэмжээний уурхай юм төсөвдөд бол өчнөө байгаа юм байна. Дахиад ийм байдал давтагдахгүй хэрэг үүсэх магадгүй бүгдөө үлдээс нэг үлдсэн байх шүү дээ. Дахиад ийм явдал гарах юм бол танаа дээр одоо ямар одоо техник хэрэгсэл нэг шаардлагатай юм гэж харсан бол одоо яг энэ болсон явдлаас саяны юун дээр бол тийм дутагдсан юм байхгүй шүү дээ. Яг л одоо ажиллах ёстой одоо гар ажиллагаа баг зэрэглэлүүд одоо тэр өөрсдийн ажиллах дөрвөн талбай хөндөд ажилласан. Олон улсын жишээ харж байна л да. Энэхүү улс, Марокко улс, Испани улс гэдэг олон улсын дөөл юм байдаг юм. За энэ маань болохоор бас гүнж өөрч байдаг юм, ижилж байдаг юм байна. Манайхаас одоо удаан ажилласан улс орнууд ч байна, өндөр хүчлтэй техник хэрэгсэлтэй. За манайхаас одоо богиноос гарсан ч юм уу байж л байл. Бид нар энэс судалж байгаа. Тэгэхээр одоо илүү болонгуй болох, илүү одоо шуурхай ажиллах, одоо орчин үеийн дэвшилт ямар технологи одоо хангах гэж энэ гэдгийг одоо бид судалж одоо худалдаа авалтыг хийх зөвхөн сургалт хийх хэмжлэг зөвхөн байгуулахаар зорж байна. Уурхай энэ арга барил чинь хичнээн байгуулах юм зэрэг байсан байна. Тэр хүмүүжний тоос нуус тамаад үйлчлэх боломжгүй. Уулуурхай аврах энэ маань одоо хуучин мод одоо уулуурхай яамд харил гэдэг байж байгаа. Одоо сууд онцгой байдлын зөвхөн одоо харил гэдэг чинь одоо үйлчлэг явуулж байгаа. За яг зөвхөн уулуурхай чиглэлээр дадлаг сургуульд хамрагддаг энэ чиглэлээр ажил үргээ явуулдаг юм ээ. За анхаарал тавьсан юм байна.